Иргэдийн эрүүл мэндийг дэмжих хавдрын өвчлөлийг илрүүлэх дараагийн шатны эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор хавдар судлалын үндэсний төв Хаанбаг сан болон Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хавдрын эсрэг үндэсний аян 2025 үзлэг онцлогоог Дорногов аймагт 5 өдөр зохион байгуулжээ. Эмч нар 1171 иргэнд үзлэг онцлогоо хийж хорт хавдрын 11, хавдрын с жигтэй 30 тохиолдлыг илрүүлж дараагийн шатны эмчилгээ зөвлөсөн байна. Мөн хотод тайрах хөхний мэс засал ажиллабар Умаан хавдрын мэс засал, Дурангаар хотоодны полип авах, зөөлөн эдийн хавдар авах мэс ажиллабарыг хийж хавдрын эрт илрүүлэх зөвлөгөө шинжилгээ, мэдээлэлээр хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулжээ. Онш тогтоогдсон үед бол боломжтой тохиолдолд бол энд бол мэс ажиллабарыг хийх бол боломжтой. Хүний маань биеийн байдал маш чухал байдаг. Жишээлбэл биеийн жингийн илүүдэлтэй олон эрхтний системийн хавсарсан эмэгтэй өвчнүүдэд бол орон нутагт мэс ажиллабар хийхэд бол дараагийн хүндрэлийг тооцоолоход бол эрсдэлтэй учраас тэр том хаалгаануудыг бол энд бол одоогийн байдлаар харьцангуй хийгээгүй. За ер нь бол хавдрын онцлогдож байгаа онцлогдож байгаа орнд бол харьцангуй хожуу үе шатанда онцлогдож байгаа тоо мэдээ байгаа. 65 орчим хувь нь хожуу үе шатанда онцлогддог гэсэн тоо мэдээ байдаг. Тийм учраас энэ аяны үндсэн зорилго бол илрүүлэг хийж эрт үед нь хавдрыг онцлох, магадгүй өрсөн сэргийлэх тал руу чиглэсэн юм том арга хэмжээний нэгэ гэж бол харж байна. Толгойн үзүүний бис заслын үзлэг сүүлийн 4 хоногийн хугацаанд бид 178 хүнд үзлэг хийсэн байна. За эдгээр үзлгүүдээс ихэнх хувийг нь бамбаа булчирхай үзлэг эзэлж байна. За бамбаа булчирхай үзлэг дундаасаа бамбаа булчирхай хоргуу зангила гэсэн онцтой хүмүүс дийлэнх эзэлж байна. Аймгийн эрүүл мэндийн газраас гаргасан мэдээлэлээр үзэхэд хүн амын өвчлөлийн тэргүүлэх 4 шалтгааны нэгт хорт хавдар орж байгаа бол нас оролтын 19.1%-ийг хорт хавдрын өвчлөл эзэлж байгаа юм байна.